Монгол улсад автоэрийн салбар үүсч өгсөний 100 жилийн өмнө тохиолдуулаад байгууллагын хэмжээнд анх удаага жолооч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулж байна. За нийтдээ манай байгууллагын хувьд 4 хэсгийн 8 баг одоо яг энэ хэнхүү арга хэмжээнд оролцож байна. За ер нь бол нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ жолооч нар бол олон иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж хариуцж явдаг ийм хариуцлагатай ажил учраас мэдээж ур чадвартай байх хэрэгтэй. Энэ ур чадвар дээр нь анхаарах, дээрээс нь амралтын өдрийг бас нэг хамт олонтойгоо халуун талаа уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн арга хэмжээг одоо байгууллагын хэмжээнд анх удаага зохион байгуулж байгаа. За цаашдаа эндээс шалгарсан шилдэгүүд байна. Одоо энэ автоэрийн салбар үүсч өгсөний 100 жилийн мөн дээрээс нь нийтийн тээврийн салбарын хэмжээний одоо аврах шалгаруулах тэмцээнд оролцох хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн хувьд бол манай жолооч нар залуучууд маань маш их идэвхтэй мөн дээрээс нь өрсөлдөөнтэй болж байна гэж ингэж харж байна. Манайх чинь нийтдээ 4 хэсэгтэй байхгүй. Тэгээ 4 хэсгээс одоо хамгийн боломжилуулсан туршлагатай сайн одоо барьж байгаа жолооч нараа хэсэг дотроо сонгон шалгаруулалт хийгээд тэгээд эндээс одоо байгууллагын аврагт орж байна. Байгууллагын аврагаас шалгарсан хамгийн шилдэгүүд нь үргэлжлүүлээд салбарын хэмжээний тэмцээнд орох байх гэж ингэж бодож байна. Ер нь хэсэг болгонд ер нь баг болгонд нэг эмэгтэй жолооч нар оролцож байгаа. Эмэгтэй жолооч нар ч бас одоо ингээ харахад эрэгтэйчүүдээсээ дутгааргүй бас ур чадвартай сэтгэл зүтгэлтэй оролцож байна. Тэгээ ер нь бол энэ нэг автоэрийн салбарын 100 жилтэй холбоотойгоор байгууллагын хэмжээнд нэлээд олон бүтээлч тэгээ дээрэс нь ажилчдынхаа дунд одоо ингээ нөгөө урлаг уран сайхны олон арга хэмжээг зохион байгуулж байгаа нэг арга хэмжээ нь өнөөдрийн арга хэмжээ гэж ингэж ойлгож байна. Нодон жил эхний 3 байранд одоо 3 байгууллагаас 15 одоо жолооч шилдгээр шалгарсан. Манайх эхний 3 байранд шалгарч за мөн дээрээс нь яг тэр шагнал медаль өргөмжлөө гарч явах үед хотын дарга бас гинтийн шийдвэр гаргаж манай олон ажилчдыг баярлуулсан. За түрээслээд өмсөх хэлбэрийн байраар одоо 5 жолоочд Носкос одоо байр өгсөн. Тийм учраас энэ жилийн тэмцээн уралдаанд бусад жолооч нар маань ч гэсэн одоо маш их идэвхтэй оролцож. За хэрвээ шалгаруул энэ ч бас нийгмийн асуудлыг шийдэх том одоо тэмцээн учраас энэ дээр нэлээд ач холбогдолтой оролцож байгаа. Энэ уран жолоодгын тэмцээн чинь цаанаас нэг стандарттай нийтдээ нэг 10-аас 12 үзүүлэлт байдаг. Тэгээ одоогийн байдлаар өглөө 10 цагаас хойш эхлээд ингээд 4 дахь шалгаруулалт явж байна. Нэг тэмцээнд оролцож байгаа одоо энэ тэмцээнд оролцож байгаа жолооч нар 10 үзүүлэлтээр шалгаруулна. За дөрмийн буюу жолооны дөрмийнхаа шалгалтыг өгнө. Мөн дээрээс нь туг тойрох, за зэрэгцэж явах гэдэг ингээд 10 төрлийн үзүүлэлтээр шалгуулалтыг хийгдэнэ. За манайх юу байсан? Байгууллагын тэмцээнд 2 баг 5 тээврэгчлэр оролцсон. За ерөнхийдөө баг тамирчтай бол нийт 80 жолооч нундаасаа ганцаарсан үзүүлбэр бүгднгээс нь хэр баг хугацаанд төргөн шурхаа хийсэн хүмүүсээ сонгон шалгаж авсан. Дээрээс нь манайх Нодлонгийн нийтийн тээврийн жолооч нарын уран жолоодын тэмцээний 3 дугаар байрны шагналт туршлагатай залуучууд байгаа учраас бас энэ амжилтанд хүрсэн болов уу гэж бодож байна. За өнөөдрийн ерөнхийдөө баг тамирчид бүгд жигдхэн сайн байлаа. Бүгд л ерөнхийдөө бэлтгэл бол айгүй сайн хийсэн байна баг тамирчид. 3 дугаар байр чинь манайхаас нэг 3 оны зөрүүтэй, 2 дугаар байр чинь манайхаас нэг 2 оны зөрүүтэй байлаа. Тэгэхээр ер нь бол өнөөдөр нэлээд ширүүхэн өрсөлдөөнтэй байж чадлаа. Багууд бол маш чанга байна. Эннээс цаашаа бид нар нийтийн тээврийн тэмцээнд оролцохдоо бол нэлээд дээгүүр амжилт үзүүлэх болов гэж бас харж байна. Ийм нэрлээс. За манайх 3-7 хоногийн хугацаанд за болж игэл амралтын өдрөө зохицуулж хагас бүтэн санд наан энэ хөдлөлөөр ирж бэлтгэл хийсэн байгаа. Бааз дээр ч гэсэн бас бэлтгэл хийсэн байгаа. За ерөнхийдөө за яг тэрэн дээр анхаарчий гэсэн юм бол миний зүгээс бол алга байна. Ерөнхийдөө бүгд сайхан байж чадлаа. Зохион байгуулалт сайтай байна. Багууд их жигдгэн байж чадлаа. Бүгд сэтгэлээ гаргасан машин дэргээ сайхан гангалж гойсон гоё байна. Жолоочны сэтгэл бол үнэхээр энэ тэмцээн урлаган дээр ямар сайхан сэтгэлтэй гэдгийг харагдаж байна. Тэргээ гисэн хайртай цэвэрлэж гамнаж ундаг нь бол энэ дээр харагдаж байгаа шиг байна. За дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. За дээрэс нь энэ тэмцээнийг дэмжин явуулсан байгууллагынхаа хөтөлбөрт маш их баярлалаа. Цааш таашдаа ч гэсэн жил болгоо энэ тэмцээний зохион байгуулж болох гэж найдаж байна.